Та их ядардаг уу? Ажил дээрээ, хичээл дээрээч юу ч хийжсэн, яаж хийжсэн. Нэг л юм хийх хүч тэнхэлгүй байж байгаа л ядраал, нойр нүрээл, залхуутай юм шиг. Бид ихэнхдээ тэгдэг. Гэхдээ та юу ч хийжсэн, ажил дээрээ ч байна уу, хичээлээ хийжсэн ч байна уу, юу ч хийжсэн ядрахгүй энгийн хэв маягтай амьдарч болно гэвэл итгэх үү? Одоо бодож үзэхээр бид нар амьдралаа ямар ч ядаргаагүй, нойр сайтай, энерги сайтай амьдрах нь нэг боломжтой юм шиг санагдахгүй байгаа ч биднийг ингэж ядраагаад байгаа, нойргодүүлээд байгаа зүйлсүүд ихэнх нь бидний удирдлагт байгаа. Сайн байцгаана уу? Нарангарав гэдэг миний YouTube channelд тавтай морилно. Би танд өнөөдөр хүмүүс яг яагаад юунаас болоод сулдаад ядраад нойр нь хүрээд идэг бөгөөд яаж ингэхгүй энергитэй, хүч тэнхэлтэй амьдрах вэ гэсэн асуултуудыг маш практик аргаар заавартай танд хэлэх болно. Тэгээ хамгийн сүүлд нь энэ бичлэгний хамгийн сүүлд нь хүн болгоны гаргаж ирдэг асуудал буюу шалтгаыг хэрхэн даван туулах вэ? Хэрхэн ялан дийлэх вэ гэдэг талаар ярих болохоор тэгээ ялангуяа та тэр шалтгаыг өөрөө гаргаж иж магадгүй тул энэ бичлэгийг дуустал нь анхааралтай үзээрэй. Та яагаад байнга ядардаг вэ? Бидний байнга ядарч ядаргаанд орж байдгийн шалтгаан нь юу вэ? Хамгийн гол хүчин зүйл нь юу вэ? Буруу хооллолт. Өөрөөр хэлбэл бид нар биендээ хэрэгтэй, ашигтай шимт хижээл, витамин, амин дэм эдгээр зүйлсүүд авахгүй харин эсрэгээр нь би рүүгээ хог новш их хийгээд байгаа. За энийг хамгийн амархан аналогоор тайлбарлая. Машин гэж мэднэс тээ. Нөө дуран дугуйтай төмөр юм гадуур машин зам руу харангууд ингэ явж идэг юмнууд. За машин байлаа гэж бодъё. Машин юугаар явдаг вэ? Яг зөв, бензин. За яг хоо зарим нь дизель. Гэтэ би бензиныг ярьчих. Бензинээр явдаг. Бензингүй бол яах вэ? Мэдээж машин асахгүй, бөгөөд явахчгүй. Ашиггүй болж байна, хэрэггүй болж байна. Үхсэн л гэсэн үг тэр машин. Харин та машиндаа тохирохгүй бензин хийвэл яах вэ? Эсвэл та бензин биш юм машин руу хийвэл яах вэ? Мэдээж тэр машин яах вэ? Мотор нь гэмтэн, эвдэрнэ, муужрна, чанар нь муудна. Явандаа тэр машин ажиллахаа байна. Жишээ нь та Bugatti гэдэг машин, ийм гоё Bugatti Chiron Super Sport 300 Plus гэдэг ийм машин дээр та 80 хэдүүлээд ирчээ. 85 хийх гээд үзэлтэй. Тэгвэл яах вэ тэр машин? Мэдээж тэр Bugatti-г үхэл рүү нь явуулж байгаатай л адилхан. Эсвэл тэр Bugatti-д авчиж дизель хийчлээ гэж бодъё. Тэгвэл яах вэ? Тэр машин үхэл рүүгээ л явна. Эсвэл тэр машин та бензин биш ус тоос хоёр ингээ хийгээ холиочвол яах вэ? Мэдээж тэр машин явандаа живээд үхнэ. Таны бие яг тэр Bugatti шиг. Та өөртөө хэрэгтэй, таны биеинд тохирсон, танд таарсан идэж уух юм, хоол хүнс ногоо ба тэдүүсээс хэрэгтэй, ашигтай таны биеинд тохирсон эрүүл амин дэм, шимт хижээл, витамин тэр зүйлсүүдээ авч байж л та хамгийн сайнаараа эрүүлээрээ, энергитэй, хүчрэхэг, анхаарал төвлөрөлтэй, сэргэг, сонор сэрэмжтэй байж чадна. Бүргэр, пицца, шарсан хоол, trans fatтай, хитрхи боловсруулсан хоол, сахар, нэмэлт сахар тэр зөндөө төрлийн юмнууд одоо тэр vape хүртэл та иймэрхүү биендээ иймэрхүү юмнууд хийгээд байвал яг л тэрэн шиг санагдана. Яг хог шиг санагдана. Та биендээ хог хийгээд байвал яг тэр идж байгаа юм шиг л санагдана гэсэн үг. Хог. Мэдээж эдгээр хоол хүнс нь тохирсон, таарсан яг бага тэр хэмжээгээр бол окей. Гоё юмтай, сайхан. Тэгэд мэдээж маш завгүй явж идэг хүнд бол хоол хийх завгүй ч юм уу. Мэдээж ингээд завгүй явж явах үед бол хэрэг болдог тэр фаст фуд гэсэн юмнууд, тэр шаашсан юмнууд, тэр гяс түргэн хоолууд нь хэрэг болдог. Гэхдээ энэ нь ихэнхдээ маш богино хугацааны бодлохоос болсон зүйл байдаг. Тэгээ хоёулаа чи яадаг хүмүүс үлээ? Та, би хэдүүлээ богино хугацаанд бодохгүй, хэдүүлээ урт хугацаагаар хардаг бүх юмыг. Урт хугацааны үр ашиг, урт хугацааны шимт хижээл идүүсээ боддог. Та хэр завгүй байсан ч, хэр завгүй хүн бай, ямар компани ажилуулна уу, хэдэн хүнд юм заана уу, хэдэн хүүхэдтэй байна уу, та яаж хийж байгаа л заавал өөртөө эрүүл, зөв хооллох тэр цаг, зав, энергийг зарцуулж явах хэрэгтэй. Бид нар өөртөө хамгийн эрүүлээр амьдрах, хамгийн эрүүл хооллож, хамгийн эрүүл юмнуудаа бирууга хийх энэ цаг, зав, энэ нөхцөлийг бүрдүүлэхгүй бол өөр хин тэгж өгөхгүй. Мэдээж өөр хин ч тэхгүй. Бид нар өөрсдөө л энэ дээр анхаарал тавих хэрэгтэй. Тэгэд таныг одоо би яг юу гэж хэлхийг аль хэдийн гадаргалж байна. Та завгүй цаг алга. Өөртөө хоол хийх цаг алга.
Харин би энэ бичлэгийн сүлд тэрний талаар ярих болно. Тэгэхээр анхааралтай сонсож байгаа. За яг яаж эрүүл хооллох вэ? Бид нар бүр багасаа л маш их сонсч ирсэн баг. Сургууль дээр, хичээл дээрж баах юмнуудаас унсч ирсэн, харж ирсэн л ах. Тэнцвэртэй, дэглэмтэй байх хэрэгтэй. Тэнцвэртэй. Гол үг нь тэнцвэр. Нэг юм нь 90% биш, мах нь 90%, гурил нь 5%, ногоо нь 2% биш. Эсвэл гурил нь 90%, ногоо нь 20%, мах идэхгүй байх биш. Тэр тийм сонин төрлийн дэглэмүүд биш. Тэнцвэртэй. Бүх тэр хоолны бүлгүүдээс хэрэгтэй зүйлсүүдээ таарсан тэнцвэртэй хэмжээгээр нь биендээ байнга авч явах. Интернетээр энэ зөв хоолтын талаар хар мянган талаар мэдээлэл байгаа болохоор би одоо эдүүсийг бүгдийг ярих юм бол мэдээж 4 цаг болно байх. Тэгээд би хоолны эксперт биш болохоор би энийг бол яриад байх нэг газар байхгүй гэж бодож байна. Хамгийн гол нь тэнцвэртэй, хэрэгтэй шимт хичээлтэй зүйлсүүдээ тэнцвэртэйгээр би хамгийн гол хэлээд байгаа тэнцвэртэйгээр биендээ оруулна. Ерөөсө гурилаа шууд хасаад ганцхан идүүсийг идэн эсвэл тэрнийг шууд хасаад идүүсийг ингэн яг бүх хоолой бүх зүйлсээ тэнцвэртэйгээр хийн. Энэний талаар та эрүүл хооллох талаар мэдээж өөрөө судалгаа хийгээд энэ бичлэгийн дараа ер нь мэдээд сураад цаашдаа мэдэх нь илүү амар байх, илүү танд ашигтай байх, илүү танд хэрэгтэй байх. Тэгэхээр судалгаа өөрөө бас хийсэн дээр шүү. Бас хамгийн чухал зүйл нь та амьдралаасаа нэмэлт сахар гэдэг зүйлийг бүр мөсөн гаргасан нь ер нь бол дээр. Нэмэлт сахар гэдэг зүйл нь бол тэнцвэртэй дэглэмд орохгүй. Та яагаад гэвэл нүүрс уснасаа биендээ хэрэгтэй энерги тэр глюкоза авчиж байгаа болохоор та нэмэлт сахар гэдэг зүйл бол хин юу ч хэлсэн бай хянд ямар ч хэрэггүй. Амьдралд ямар ч хэрэггүй зүйл. Зүгээр л гоомдтой болохоос ш танд ямар ч ашиггүй нэмэлт сахар. Нэмэлт сахар нь таныг бас таргалуулна. Та өөрөө яагаад тархлаад байдаг вэ? Яагаад амар сүлтээд яваад байдаг вэ? Нэмэлт сахар. Таныг таргалуулна. Таныг энерги чинь ихсэж байгаа мэт санагдуулах ч гэсэн амар энерги чинь доошогоо болж идэг. Ер нь бол sugar crash, energy crash. Энерги чинь маш их багасгана. Их энерги өгч байгаа юм шиг санагдуулж байгаа ч гэсэн энерги чинь маш их багасгана. Тэгэхээр бидний хамгийн ихний алхам юу болж таарах нь? Хөрөгч галтуурга ороод хөрөгч шкафнуудаа хамгийн түрүүнд зэгцлэнэ. Энэ дотор ямар хогно овшин байна, ямар хэрэггүй шимт хичээлэх юмнууд байна, ямар хитрхи шаардсан боловсруулсан юмнууд нь явж байна. Тэдүүсээ хамгийн түрүүнд шинжилсэн дээр зөв хооллож эхэл. За та яагаад байн ядраад байдаг вэ? Хоёр дахь шалтгаан. Дасгал хөдөлгөөн байхгүй. Та ямар ч дасгал хөдөлгөөнгүй байгаа болохоор ядарч байгаа. Та бодож иж магадгүй. Яа сонирм бэ? Дасгал хөдөлгөөн ихэр чи хүн харж ядарч юм шүү. Би амар хинээр зарцуулаад амар хэм хөтлөөл харж ядарч юм шүү. Үгүй. Харин ч эсрэгээр. За яг хуу мэдээж дасгал хөдөлгөөн хийсэн үед бол тэр үедээ мэдээж амар их энерги зарцуулсан болохоор тэр үедээ ядарна. Тэр үедээ нойр хүрэх юм бол байна. Гэхдээ урт хугацаанд дасгал нь таныг ингэж ядрааж байгаа ч гэсэн нэмэгдэж байгаа энерги нь бол ингэж явдаг. Ингэж жоохон ядарсан ч энерги өгж байгаа энерги нь ингээл нэмэгдээл яваад байдаг. Та дасгал хөдөлгөөн хийснээр маш их ашиг, маш их хэрэгтэй зүйл амьдралдаа та өөрийн биеэрээ мэдэрнэ, өөрийн оюун ухаанаар мэдэрнэ. Таны цусны гүйжилт сайжирна. Таны унтлахын чанар нэмэгдэн, сайжирна. Та орой илүү сайн нойртой байна. Орой илүү гой бүтэн унтж байна. Таны стресс багасна, таны анхаарал төвлөрөл сайжирна, таны тархины ажиллагаа илүү сайжирна, та илүү бүтээмжтэй болно. Тэгээд та сэтгцийн хувьд бол илүү эрүүл байна. Энийг бол та өөрөө мэдэрч ийж, өөрөө дасгал хөдөлгөөн хийж ийж, идүүсийг та өөрсдөө мэдрэх болохоор намайг зүгээр сонсоод итгэхгүй байж бол магадгүй байх. Мэдээж дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс нь идүүсээ мэдж байгаа. Гэхдээ энэ олон шимт хичээл ашигтай юмнуудаа амьдралдаа мэдмээр байвал дасгал хөдөлгөөн хийх. Гол нь дасгал хөдөлгөөн хийх тусам та өдөр тутмын энерги чинь 1-ээр 2-оор 3-аар 4-аар 5 дахин 6 дахин 10 дахин 20 дахин гээл явандаа нэмэгдээл байдаг. Баргийн таныг одоо ядруулж идэг юмнууд бол та дасгал хөдөлгөөн хийгээд хэдэн сарын дараа гэхэд бол тэр зүйлсүүд таныг бүр энергит чинь бүр ингээд ухаад авсан ч бүр танаас юу ч хасагдахгүй болцсон байна. Дасгал хий, хөдөлгөөнтэй бай гэдэг нь 7 хоногт 50 цаг фитнес яваад, өглөө болгон ууланд гараад, орой болгон бааваатай барилдаад, өдөр болгон боксонд яваад, өдөр болгон өдөрт 4-5 хүнтэй зодтолтоод гэл яармагаас амгалан хүртэл ингээд дугуугаар яваад байх ингээд энийг бол хэлээгүй шүү. Энэ бол экстрим. Энэ бол мэдээж бүр экстрим. Харин амьдралынхаа боломж бололцоонд тааруулаад дасгал хөдөлгөөн нэмхийг биелж байгаа. Одоо хэдэн жишээнүүд хэлээ л да. Машинаар явхаас илүү их алхахыг хичээ.
Хэрэв дугуй байгаа бол машинаар явахаас илүү дугуй унахыг хичээ. Та лифтэд орон сууцд амьдардаг бол лифтээр би шатаар явахыг хичээ. Байнга шатаар явж. 7 хоногт хэд гадаагаар алах те зүгээр алхсан ч болно, зүгээр гүйсэн ч болно, зүгээр хэдхэн минут байсан ч гүйсэн ч болно. Боломж нь тохирохгүй байвал заавал gym membership гэж төлөөл ингээл яагаад байх бол хэрэггүй. Одоо үед бол интернет байна, танд утас байна, танд гэрт чинь зай байна. За зай байхгүй байсан ч гэсэн та ямар нэгэн энэ хорвоо дээр зай олоод дасгал хийж танд боломж байгаа. Таны утсан дээр гэртээ дасгал хийх, гэртээ булчин хөгжүүлэх тэр зүйлсүүдийг бол боломжууд нь бүх юм байгаа. Заавал gym membership гээл ингээл чичрээд авах бол хэрэггүй. Боломж бололцоондоо тохируулаад аль болох их дасгал хөдөлгөөн өөрийгөө хүчилж явах, өөрийгөө тэр чармайлж явах тэр зүйлсүүдээ амьдралдаа нэмэх хэрэгтэй. Яг одоо та ингээд энэ хэрэгтэй мэдээлэл миний бичлэгнээс авч байгаа ч гэсэн тэр яаж гэртээ дасгал хийх вэ? Яаж ямар төрлийн дасгал боломж бололцоондоо тааруулж хийх вэ талаар бичлэгүүд интернетээр хар мянган талаар байгаа. Тэгээ та дасгал хөдөлгөөн хийх талаар ер нь бичлэг надаас мэдмээр байвал, гаргамаар байвал та бас комментэн дээр үлдээж болно. Би одоо та нарыг юу гэж бодож байгааг бүр яг 100% мэдэхгүй байна. Тэгэхээр хэрэг хүсчихвэл би бас ирээдүйд тийм бичлэг хийж болж байна. Тааламжтай байна. Гол юм нь бол бүх зүйл интернет дээр байна. Танд ямар ч шалтгаан байхгүй. Танд ямар ч боломж алга. Фитнест явах одоо тэр боломж нь алга, болцоо нь алга. Дугуй муугаа алга. Гадаа яах юм болох. Шалтгаан үнэхээр танд байхгүй шүү. Энийг өөртөө л та сайн сануул. Өөртөө хотлоо яриад авах шаардлагагүй. Өдөр болгон юу ч гэсэн ямар нэгэн төрлийн дасгал хий. Ямар нэгэн төрлийн хөдөлгөөн дасгал хий. Өдөр болгон. Би бол фитнес ч явдаг. Тэрнээсээ гадна өглөө болгон би одоо 62 удаа сунаадаг. Өглөө болгон 1 минут планк хийдэг, йога хийдэг. Ер нь бол иймэрхүү юмнууд бол байна. Байнга ингэсээр байгаад бол ер нь бол баргийн юм бол ядраахаа байсан. Би илүү өдөр тутамдаа илүү их энергитэй байгаа, илүү их олон зүйлийг үүрч чадж байгаа гэх юм уу? Олон зүйлийг авч ирж чадж байгаа. Оюун ухаандаа ч бай, биенээ ч бай илүү их зүйлсийг ядрахгүйгээр үүрч авах чадал маань бол ер нь мэдээж хар мянга дахин ихссэн. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал. Тэгэхээр та ажил дээр, хичээл дээр унтмарг байгаа сте. Байнга ядраал, сүлдээл, ившээгээл нойр нүрэл тэгмээр байгаа сте. Тэгвэл дасгал хөдөлгөөн хий. Бие хөдлөг, гар, гэрээсээ гар. Яг одоо гар. Ингээ бичлэгээ үзэж дуусчаад гараад гадаа алах. Гүү юу ийт ягаар амьсгалаад алах тийм үү, яа тийм үү? Юйтсан лоо бие хөдлөг. Бид нар өдөржин юмнээр суугаал өдөржин юмны араас шигтэй байх зориулттай биетэй биш байхгүй юу? Бид нар чинь байнга гүйж явах, байнга хөдөлгөөн хийж явах, байнга бие ажилуулж явах ёстой функшн. Ингэхгүй болохоор чинь бид нар депресстэй байдаг байхгүй юу? Дасгал хөдөлгөөн хий. Та яагаад байнга ядраад байна гэвэл та дутуу унтж гин, дутуу амарч гин. За унтж амрах дээр яриад байх юу байх вэ те? Тайлхидын мэдж байгаа байлгүй дээ. Мэдгүй юм. За яри. Хүний физиологид хамгийн хэрэгтэй зүйлсүүдийн нэг нь буюу хамгийн хэрэгтэй зүйл юм байна. Actually нэгт. Тэр нь юу вэ? Мэдээж унтаж амрах. Хамгийн чухал зүйл нь. Их мунтах муу. Өглөө 4 цагт босох хэвээр. Хэдхэн цаг унтаад ингээд юмнуудаа амжуулаад ингэж явах хэвээр гэж хэлж байгаа хүмүүс нь бол үнэхээр амаа татаад явж болно. Тэдний хідэн нас наслахыг харцгаая. Ирээдүйд хідэн нас хүрээд мэжийнхийг харцгаая. Хүнд унтаж амрах, сайн чанартай нойроо авч байх гэдэг зүйл нь бол эрүүл мэндэд таны амьдралд хамгийн чухал зүйлсүүдийн бүр топ 5-д нь, топ 2, 3-д нь, топ 1-д нь шүү ер нь бол тэр байна. Энэ хүмүүсийн яриад байдаг, инфлюенсерүүдийн яриад байдгийн харин ч эсрэгээрээ шүү. Хамгийн амжилттай, хамгийн сайн яваа, хамгийн бүтээмжтэй, ухаантай, сэтгэдэг, хамгийн хол явж байгаа хүмүүс те хамгийн ингээ мундаг яваад байгаа хүмүүс нь яаж хийж байгаа л биендээ хэрэгтэй тохирсон амралт унталтаа яаж хийж байгаа л авдаг. Орой дундаж 8-9 цаг авч явах хэрэгтэй хэдүүлээ. Та би унтах цаг гэдэг нь таны амьдралын хамгийн чухал, таны хамгийн их хамгаалж явах ёстой энэ талбар юм. Унтах цаг гэдэг нь оройны нойр буюу энэ цаг нь таны амьдралдаа хамгийн их хамгаалж явах, хамгийн их бусдаас харамлж явах ёстой зүйл нь тэр юм. Таны тэр нойр, таны тэр унтах цаг хамгийн хэрэгтэй, хамгийн хамгаалж явах ёстой топ priority чинь бол унтах цаг юм. Яагаад гэвэл энэ нь таны амьдралын буцаад бүх талбарт ч орж ийн. Бүр унталтаас хамаараагүй таны амьдралын талбар гэж бол байхгүй. Нэг ч байхгүй шүү. Үнэхээр байхгүй. Та тамирчин ч бай, сурагчин ч бай, ажил хийдэг ч бай, бизнес эрхэлдэг ч бай,
ямар ч хүн бай унтах нь танд нөлөөлнө. Таны бие махбод, оюун ухаан, бодол санаа, сэтгэл зүй, таны тэр мэдрэмж, таны тэр тархины ажиллагаа бүх зүйлсүүд бол унтахаас ч хамаарж байгаа. Тэгээд та маш олон удаа сонсч ирсэн байх. Дутуу унтахын аюулууд, дутуу амралттай яваад байхын аюулууд, ядаргаанд орохын аюулууд юу вэ? Мэдээж хор тавтар тусах биений тэр арил нэг эргэтний хор тавтар тусах шанс нь бол мэдээж маш ихсэж байгаа. Харуултын шанс ихсэж байгаа. Депресс, даралт, сэтгэл зүйн гутрал, иймэрхүү зүйлсүүд ядаргаа гэх мэт маш олон сөрөг муухай амар үр дагаврууд бол дутуу унталт, дутуу амралт гэдэг зүйлийг дагж идэг юм. Тийм болохоор таны амьдралд хамгийн хамгаалж явах ёстой зүйлсүүд таны амнаас, хайртай хүмүүсээс гадна энэ таны унтах цаг гэдэг зүйл чинь юм. Би дахиад хэлье. Унтах цагаа үргэлж хамгаалж яв. Хармал унтах цаг гэдэг зүйлсээ ганц өөртөө зориул. Тэрийг хармал би нэг бүр 1000 хилээд барахгүй шүү. Энэ бүр үнэхээр чухал зүйл. Таныг унтахад чинь хүмүүс саад болоод ямар нэг юмнаас саад болоод байвал аль болох боломжтой бол тэдүүсээ үгүй унтлаа боллоо унтмаар амармаар хамгийн гол хамгаалж явах ёстой зүйл чинь бол унтах шүү. Яаж хийж байгаа л аль болцоогоор хамгийн их нойроо хамгийн сайнаар хамгаалж харамлаарай. За одоо харин танд миний тэр яриадсэн бодогдож магадгүй. За наран гарав. Ойлголоо. Гэтэ надад юуээс унтах цаг байхгүй байна. Унтах цаг алга. Нэрээ юу? Харин одоо надад чинь хэдүүлээ ярилцгаая. За ямар ч цаг алга. Энэ бол миний амьдралдаа маш их хамгийн их бараг сонсч ирсэн шалтгаан. Цаг алга, зав алга. Зүгээр л зохиомл, хиймэл, зүгээр л өөртөө ярьж байгаа худал. Үнэхээр зохиомл. За би бүр амлаж чадна. 99.99% нь наад чинь зүгээр л зохиомл шүү. Танд цаг зав алга гэдэг. Нэрээ юу? Танд үнэхээр цаг зав байхгүй нь уу? Эсвэл та тэр байгаа цаг заваа шал дэмий хэрэггүй ашиггүй юмд үрээд байна уу? Та яг одоо энэ бичлэгнээс гараад утасныхаа screen time утсан дээр хідэн цаг үрж ийн, зарцуулж ийн. Яг одоо тийшээ ороод та хардаа. Хідэн цаг гэж байна. Facebook, Instagram, TikTok гэдэг юм заваа юм дээр хідэн цаг үрж ийн. Та өдөрт хідэн цаг тэдэр дээр үрсэн байна. Зүгээр л та сайн хараадах. Та өөдөөс нэг юм бодохын оронд зүгээр л эхлээд утсан дээрээ та өнөөдөр хідэн цаг зарцуулсан байна. Компьютер дээр хідэн цаг дэмий зарцуулсан байна. Эхлээд та надад хараад хэлчих. Хид гэж байна. За яг YouTube ч бол гайгүй. YouTube дээр бол би байдаг болохоор арай гайгүй бусдаасаа. Гэхдээ энэ Facebook, Instagram, TikTok эдүүсээ хардаа хідэн цаг орсон байна. Өнөөдөр гэхэд та энэ ертөнцөөр хідэн цаг аялсан байна. 30 минут, 2 цаг, 3 цаг, 4 цаг, 5 цаг. Монголчууд бид нар ихэнхдээ Facebook дээр өдөрт дор хаяж 2-3 цаг зүгээр л ухаад суучдаг шүү. Дор хаяж. За яг хуу мэдээж заримдаа хэрэгтэй үед бол байдаг. Мэдээ харахын тулд хэрэгтэй юмнууд яахын тулд хүмүүс яаж юм, миний хайртай хүмүүс яаж юм, миний найзууд яаж юм. Иймэрхүү зүйлс хэрэгтэй юм бол байгаа. Гэхдээ тэдүүс нь үнэхээр 30 минут, 2 цаг, 3 цаг, 4 цаг болох зүйлсүүд мөн үү? Тэр орсон цагийн үнэхээр тэр Facebook, TikTok, Instagram орсон цагийн чи 90% нь бол би ашиггүй, хэрэггүй таны амьдралд ямар ч сайхан нөлөө авчирсан юм байхгүй гэдгийг би бол танхаглаж чадна. Би бүр батны хэлж чадна. Та ч өөрөө энийг мэдж байгаа. Ялангуяа энэ Reels буюу TikTok, Shorts эдний ингээл дээш доош ингэ скролл хийдэг. Одоо бид бүр жоохон хүмүүс ч тэдүүсийг үздэг болсон биш. Бүр 3 4 настай хүмүүс үздэг болсон байна. Тэд нар бол үнэхээр таны зүгээр цаг цавыг үрж анхаарлыг чинь авч мөнгө олохын тулд хийгдэж байгаа юмнууд гэдгийг та үнэхээр ойлгох хэрэгтэй. Тэр бичлэгүүдийн чинь номер 1 зорилго нь бол таны цагийг үрэх. Таны хайртай тэр precious тэр нандин цагийг чинь үрж анхаарлыг чинь авах зорилготой хийгдсэн юм. Ганцхан утас биш. Ганцхан утас ширтэх биш. Компьютер дээр та хэдэн цаг юм тоглож байна. Хэдэн цаг компьютер сайн сууж байна. Хэдэн цаг PC орж байна. Хэдэн цаг хий дэмий гадуур зүгээр л хийцгүүрээ тэнжин. Тэдүүсээ бас бодож үз. Та тэдүүсээ бодож үзэнгүүт үнэхээр цаг зав байхгүй нь. Үнэхээр цаг зав алга байна уу? Үнэхээр зөв хоолчих цаг зав алга, дасгал хөдөлгөөн хийчих цаг зав алга, эсвэл сайхан орой ядаж дор хаяж 8 цаг чанартай унтчих цаг зав алга байна уу? Тийм болохоор та дахиж өөртөө цаг алга. Тэгмээрэн гэхдээ цаг зав алга. Амжихгүй цаг алга. Та ингэж өөртөө хэлэхээс өмнө хамгийн түрүүнд бодоорой.
надад үнэхээр цаг зав алга байна уу? Эсвэл би байгаа энэ нандин цаг цагаа шал дими хог руу үрээд хаяад байна уу? Энийг маш сайн бодоорой. За миний бичлэгийг үзсэн танд баярлалаа. Танд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Энэ гурван зүйлсийг мэдээж энэ практик зүйлсүүдэд та хэрэгжүүлж ижил таны амьдрал өөрчлөгдөнө. Энэ миний бичлэгийг үзсэн цаг чинь ашигтай болно. Эдгээр зүйлсүүдэд тань таалагдвал танд хэрэгтэй байсан бол та хайртай хүмүүстэй шеэр хийгээрэй, найзуудтайгаа шеэр хийгээрэй. Тэгээд ямар нэг сэтгэл байх юм бол комент дээр үлдээгээрэй. Мэдээж дуртай таалагдах юм бол лайк дараарай. Subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй. Тэгэд мэдээж миний ярьсан зүйлсүүд дээр бол та нэмэлт судалгаа хийх таны сонирхлыг төрүүлсэн юмнууд байж магадгүй. Мэдээж хүссэн судалгааг хийгээд яваарай. Тэгээд мэдлэгээ уламт хэлээд энэ тал дээр улам сайжраад улам их мэдж авангууд та тэдүүсээ хэрэгжүүлээд мэдээж явандаа та энергитэй, ядрахгүй, ядаргаагүй хүчтэй илүү энергитэй хүн байх болно гэдэгт би итгэлтэй. Хамгийн гол нь хэрэгжүүлээрээ энэ сонссон юмнуудаа. Тэгэхгүй бол зүгээр л цагийн гарц шүү. Миний бичлэгийг үзсэн танд дахиад баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Тантай би дараагийн бичлэгтээ уулзъя.